За сайн бацхан уу та бүдүүдийн өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн хичээлээр бид нар ажлын файлыг хэрхэн хадгалах вэ, хэрхэн нээх вэ? За мөн объектын талаар за эцэст нь бол нэг болон олон хувьсгчийн ерөнхий статистик үзүүлэлтүүд график дүрслэлийг яаж хийх вэ гэдэг тухай энэ удаагийн хичээлээр авч үзнэ. За тэгэхээр энд би өмнө хэрэгжилж исэн за нэг цагийн хөлсний тухай мэдээлэл 100 өгөгдлийг оруулсан ажлын файлыг энд нээсэн байна. За тэгэхээр эндээс бид нар энэ ажлын файлыг хадгалахдаа гарнаасаа бол шууд Ctrl S. За эсвэл энэ цэснээс файл save as гэдэг ингээ хадгалах хаана хадгалах вэ гэдэг зааж юу хадгалах боломжтой. За гэхдээ бид нар student version 12 дээр хийж байгаа учраас student version маань өөрөө зөвхөн сургалтын educational purposes only гэсэн юм юутай байдаг учраас хадгалах боломжгүй юм байдаг. За энэс бусад вершнууд үүнд бол university болон commercial вершнуудыг хэрэгжилж байгаа. Ийм тохиолдолд бол яг саяын гарнаас болон саяын цэсээр дамжуулаад хаана хадгалах вэ гэдгийг зааж өгөөд хадгалах юм боломжтой байгаа. Нэгдүгээр за хоёрдугаар бид нар өмнө хийж исэн файлаа үргэлжлүүлээд цааш судалгаа шинжилгээгээ хийх хэрэгтэй бол энэ files руу ороод open eViews work file гэдэг өмнө хэрэгжилж ирсэнийгаа нээгээд цааш нь үргэлжлүүлээд хийх юм боломжтой байгаа. За дараа нь бид нэр объектын тухай мэдэх шаардлагатай. За энэ ажлын файл дотор байгаа объектууд гэдэг маань юу юм бэ гэдгийг эхлээд бол ажлын файл нь ер нь өгөгдөл тэгээд график дүрслэл хүснэгт за скляр вектор матриц за шинжилгээний үр дүнгийн тайлбар гэх мэтчлэн ийм бүхий л мэдээллийг агуулж идэг. Тэгэхээр энэ дотор байгаа ажлын файл дотор байгаа эдгээрийг л бид нэр объектуудаа гэд ойлгочих нь байна гэсэн үг. За тэгээд ер нь ажлын файл дахь объект болгоно өөрийн гэсэн ийм шин чанарыг илэрхийлсэн ийм тэмдэглэгээтэй байдаг. За жишээлбэл энд зарим нэг объектуудыг урьдчилаад үүсгэсэн байгаа энд бол харагдчихээн. За жишээлбэл энэ education гэсэн маань бидний нөгөө нэг өгөгдөл байгаа буюу serious object цуваа гэж ингэж ойлгодог. За биднэрт мөн цалингийн өгөгдөл, ажлын туршлагын өгөгдөл гэх мэтчлэнд бол дөрвөн хувьсгч бол байж байгаа. За ингээд нэгээд харахад бол ийм байдалтай харагдах нь байна. За хоёрт нь бол энэ бета үсгийг бичсэн байгаа энэ юу бол тэмдэглэгээ бүхий объект бол юу вэ гэхээр коэффициент нь вектор объект параметрын буюу коэффициентуудыг үнэлгээг агуулна шүү гэдгийг бол энд зааж өгдөг. За энэ residual гэсэн энэ объект бол за үнэлгээний үлдэгдэл утгыг энд харуулж байгаа жишээний. За энэ equation гэдэг бол за энийг бол бид нар ямар нэгэн загвар тэгштгэл үнэлээд за тэрний equation-ы талаарх мэдээлэл энд харагдчихээн гэх мэтчлэн. За энэ граф гэсэн бол мөн график дүрслэлийн тухайн хувьсгч маань ер нь бол ямар график шинжилгээний үр дүн байгуулсан график вэ гэдгийг эндээс бас харж болох жишээний. За мөн table гэд байж байгаа. За энэ маань вэж өгөгдлийн статистик үзүүлэлтүүдийг харуулж байгаа жишээний. За тэгэхээр гих мэтчлэн ийм янз бүрийн объектуудыг бид нэр ингээд үүсгээд ажлын файл дотроос ингээд нэр төрөл бүхийгээр харах юм боломжтой байдгаа гэж ингэж ойлгоно. За объектыг үүсгэхдээ яаж үүсгдэг вэ гэхээр за энэ ажлын файл дотроос object гэдэг зэс рүү ороод new object гингүүт за ийм олон объектуудыг бид нэр үүсгэх юм боломжтой байгаа гэд ингээд ойлгочихноо. За дараагийн нэг бид хэдий ярих зүйл бол нэг хувьсгчийн ерөнхий статистик үзүүлэлт график дүрслэлийг яаж харуулах вэ гэдгийг бид бүхэн авч үзнэ. За жишээлбэл бидний энэ өгөгдөл дотор бол wage гэх нэг цагийн хөлс бүхий юм өгөгдөл байгаа. За ийм өгөгдлүүд байгаа 100 хэмжээстэй юм өгөгдөл байгаа. Тэгвэл энэ өгөгдөл маань ерөнхийдөө статистик үзүүлэлтүүд нь ямар юм бэ? Ямар график дүрслэл ашиглаад энэ хувьсгчийг харуулж болох юм бэ гэдгийг би энд заах байна гэж ингэж ойлгоноо. За тэгэхээр энд бол ажлын талбар дотроос хувьсгчаа бид нэр ингээд нээсэн байна. За эндээс бид нэр тухайн хувьсгчийн ерөнхий статистик үзүүлэлтүүдийг харахтаа view зэс рүү ороод за энэ descriptive statistics and tests гэд харагдаж байна. За эндээс бид нар
гистограмм болон статистик үзүүлэлтүүдийг харж болно. За мөн статистик үзүүлэлтүүдийг хүснэгтээр харуулах юм бас боломжтой. За эндээс бид нар сонгоод хийнэ гэсэн үг. За жишээлбэл тухайн хувьсгчийнхаа гистограммын статистик үзүүлэлтээ харъя гэд ингээд теснээсээ заагаад өчгөр ийм үзүүлэлтүүд харагдана гэж ингэж ойлгоно. За энд бид нар юу харж ийн вэ гэхээр за вэж гэсэн энэ 1 цагийн хөлсний 100 хэмжээстэй төвөрийн за гистограммыг энд зурсан байгааг бол харж байна. За энэ хэсэгт нь болохоор ерөнхий статистик үзүүлэлтүүдийг харуулж байна. За ямар өгөгдөл юм бэ? Дараа нь хэмжээс нь хэд юм бэ? Нийт төврийн хэмжээс. За тэгээ төврийн хэмжээсэн дотроос яг энэ гистограммыг байгуулахад хэдэн оролцсон бэ гэдгийг энэ observation ажиглалтын утгын тоогоор харуулж байна. За дараа нь энэ саяхан авсан өгөгдлийн дундаж утга нь юу вэ? Медиан нь юу вэ? Хамгийн их утга, хамгийн бага утга. За стандарт хазайлт. За мөн skewness буюу за ерөнхийдөө энийг бол бид нэр твшгмийн коэффициент буюу симметрийн коэффициент ч гэж нэрлэдэг. За энэ нь бол ерөнхийдөө энэ гистограммын нөгөө твшгмтэй байдлыг нь харуулж өгдөг ийм коэффициент гэсэн үг. За хэрвээ энэ гистограмм маань хэвийн дархалттай байх юм бол за энэ твшгмийнх нь коэффициент нь бол ерөнхийдөө тэг байх хэвээр. За тэгээд нэмэх тэмдэгтэй байх юм бол одоо жишээлбэл манай энэ коэффициент бол 149 гэсэн нэмэх тэмдэгтэй байна. Энэ тийм учраас баруун хэлтэлт бүхий ийм гистограмм зурагдсан байна. Хэрвээ сөрөг тэмдэгтэй бол зүүн хэлтэлт бүхий зурагдана. За хэрвээ гистограмм маань ерөнхийдөө хэвийн дархалтай харагдж ивэл энэ skewness-ийн коэффициент тэг байх ёстой гэж та бүхэн мэдж байгаа хаа. За дараагийн коэффициент бол kurtosis буюу за ерөнхийдөө энэ коэффициентийг бид нар бол хэвийн дархалтын энэ өндөр нь тий тархалтын өндөр өөрөөр хэлбэл энэ оваалтын хэсэг нь хэр байна вэ гэдгийг авч үздэг. За ер нь бол хэвийн дархалттай тохиолдолд бол энэ kurtosis гэсэн коэффициент бол 3.5-тай тэнцүү байдаг. За манай энэ жишээний хувьд бол 5 буюу нэлээд ийм хэвийн дархалтаас хамаагүй өндөр ийм зурагдсан байна гэж ингэж үзэн. За дараагийн энэ коэффициент нь болохоор Jacobi-Bera буюу энэ бол статистик үзүүлэлт өөрөөр хэлбэл тухайн хувьсгчийн хэвийн дархалтай гэсэн таамаглал дэвшүүлээд тэр таамаглалыг шалгахын тулд авч үзэж байгаа шалгуурын статистик шинжүүрийн утга гэдэг ингээд ойлгочноо. За тэгвэл энэ probability буюу за энэ тест статистикийг харгалзах магадлалын утгыг бол энд бодож өгдөг. За энэ тест статистикийн шалгаж явах явцад та одоо дэвшүүлсэн таамаглалыг няцаагдах магадлал нь хэр байгаа вэ гэдгийг бол энэ probability гэсэн утгаар бол харуулж өгдгөө гэсэн. За тэгэхээр ерөнхий статистик үзүүлэлтийн дүнгээс харах юм бол бид нар 1 цагийн дундаж хөлс маань 6.8 медиан $5.81 байна. За максимум утга нь $22 авч байна. За минимум утга нь $153 цент байна. За хэвийн дархалттай хэвийн тэгшимийн коэффициент бол тэг биш байна. Өөрөөр хэлбэл баруун тал руугаа хэлтийсэн. За уул бол хэвийн дархалттай энэ дүүцхүүц биш ийм өндөр овоолттой байна. За ер нь хэвийн дархалтай гэж үзэхгүй байх үндэслэл бүхий одоо магадлалын утга гарч ирсэн байна гэх мэтчлэн эндээс бид нар одоо энэ хувьсгчийн талаарх ерөнхий статистик үзүүлэлт мэдээллүүдийг ингээд унших ийм боломжтой. За үүнийг бид нар бол бас ерөнхийдөө юу хэлбэрээр харж болно. Одоо table хэлбэрээр буюу за энд байгаа шиг ингэж харах юм боломжтой. За тэгээ энэ гарч ирж байгаа үр дүнгуудээ бид нэр ерөнхийдөө энэ student version дээр хийж байгаа энэ одоо зүйлс маань хадгалагддаггүй учраас бид нар бол жишээлбэл шууд copy paste хийгээд ингээд board дээр хадгалаад авах боломжтой. Ингээд доор нь сая хэлсэн үр дүнгууд дүгнэлтүүдэд бичээд ингээд судалгаа хийх боломжтой гэж ингэж ойлгох хэрэгтэй. За мөн ялгаагүй түрүүний одоо таблыг ч гэсэн бид нар одоо ингээд Ctrl C хийгээд хадгалаад авах юм боломжтой шүү гэж ингэж ойлгоорой. За үүний дараагаар бид нар юу яах ёстой вэ гэхээр тухайн одоо энэ авч үзэж байгаа хувьсгчийнхаа график дүрслэлийг яаж хийх вэ гэдэг дээр бол бид нар харах хэрэгтэй. За сая энэ одоо тест ашиглаад бид нар бол одоо вэж гэсэн хувьсгчийнхаа статистик үзүүлэлт гистограмм энтрийг бол харж байна.
За магадгүй та командын мөрийг ашиглаад шууд одоо жишээлбэл wage histogram гэдгийг хийст гэдэг ингээд бичээд өчгöd бол саяын бид хэдийн хийсэн цэсээр дамжуулж хийсэн үйлийг бол шууд командаар ашиглаад ингээ хийх боломжтой гэдгийг бас анхаарах хэрэгтэй. За үүний дараагаар за энэ хийсэн зүйлээ бид нар яг ажлын файл дотроо бол хадгалах боломжтой. За тэгхийн тулд бид нар энэ freeze за тэгээ дараад ирсэн зүйл дээр нэр өгөөд ингээд бид нар ажлын файл руугаа бол хадгалж болно. За харин энэ ажлын файлыг бүхлээр нь EVC-ийн энэ work file-аа бүхлээр нь бол student version дээр хадгалах боломжгүй гэдгийг ингэж ойлгох хэрэгтэй. За сая хийсэн зүйлийг бид нар work file дотор хадгалсан байгаа. Тэрийгээ дахин дуудаад ингээд харах боломжтой гэж ингэж ойлгоно. За тэгэхгүй тохиолдолд ингээд хадгалахгүй яваад байгаа тохиолдолд өмнө хийсэн үйлдэл нь дараагийн хийж байгаа үйлдэлээр ингээд шууд ингээд дээрээс нь дарагдаад одоо юу гэдэг нь устгагдаад ингээд явчихдаг. Тийм учраас эндээ бол дахиж хадгалж авах. Эсвэл одоо copy paste хийгээ Word-ийн файл өөр одоо бусад шинжилгээнийхээ өгүүлийг бичиж байгаа файл руугаа ингээ хуулж авах зүйтэй шүү гэж хэлэх байна. За үүний дараагаар бид нар wage гэсэн хувьсгчаа ямар график дүрслэлээр илэрхийлж болох вэ гэдэг дээр авч үзэн. За тэгэхээр бид нар үүний тулд энэ wage цэсрүүгээ wage гэсэн хувьсгч руугаа ороод за view цэс рүү ороод график. За тэгэхээр энд ямар график дүрслэлүүдийг хийж болох вэ гэдэг юм сонголтууд энд бол гарч ирнэ. За эндээс хамгийн ихнийх нь бид нар line буюу symbol байдлаар бол дүрсэлчихье гэх. За тэгэхээр энд бол wage хувьсгчийг маань за ийм график дүрслэлийг бидэнд бол харуулж байгаа. Нийт 100 хувьсгч бүхий өгдлийг маань ингэж дүрсэлж харуулж байна гэсэн. За энэ үнийг бид нар бас ялгаагүй сая цэс ашиглаад хийсэн бол бид нар юу ашиглаад бас хийж болно? Line wage гэдэг ингээд командын мөр ашиглаад бас ингээ хийх боломжтой байгаа. За хийсэн зүйлээ бид нар мөн Ctrl C, Ctrl V гэдэг одоо хуулаад авах, өөр файл руугаа хуулж авах юм боломжтой. За эсвэл яг энэ ажлын файл дотроо түр хадгалаад авч бас болно. За үүний тулд freeze. За тэгээд нэр өгөөд ингээ хадгалнаа. За тэгээ эндээс буцаагаад graph 4 гэсэн нэрээр хадгалсан учраас энд ингээ дуудаад хараад ирж бол харж болно гэсэн үг дараа нь. За командын мөрийг ашиглаад бол бид нар бас давхар хийгээд явах боломжтой гэдгийг ингээд ойлгох хэрэгтэй. За энэний дараагаар бид нар ерөнхийдөө хувьсгчийн шин чанараар нь дид бүлгүүдэд яаж хувааж авч үзэх вэ? Өөрөөр хэлбэл хувьсгчаа бүлэглээд хэрхэн харж болох вэ гэдгийг авч үзье. За энд бол бид нар за wage руугаа орсон байна. За эндээс views руу ороод за энд one way tabulation буюу за эндээс бид нар ерөнхийдөө за тухайн хувьсгчаа 100 элементийн хувьсгчийг бүлгэлж харуулна. За тэгээд absolute давтамжийг харуулна гэсэн үг. За absolute давтамж эндээстэй absolute давтамжийг хуваар харуулна гэсэн үг. За хуримтлагдсан давтамжийг харуулах уу гэдэг энэ хэсэг энд бол харагдаж байна. За хэдэн бүлэгт хуваагаад яаж одоо би буюу энэ бол цаана нөгөө бүлэглээд харуулах тэр тоогоо та бүхэн эндээс бол өгж болно. За жишээлбэл би 5 гэдэг өгчий. За инхээр 5 бүлэгт хуваагаад за юу харагдаж байгаа вэ гэхээр эндээс за саяын 100 одоо цалингийн өгөгдлийг бол нийт 5 бүлэгт за авж байгаа нэг цагт авж байгаа хөлс долларын хэмжээгээр 5 бүлэгт хуваагаад за 0-5 долларын цалиндаа нийт 43 хүн байна гэдэг absolute давтамжийн тоолоод өгсөн байгаа нь энд байна. За энэ absolute давтамжийг дараа нь хуваар илэрхийлсэн хэсэг нь энд харагдаж байна. За хуримтлагдсан давтамж хэлбэрээр энд харагдаж байна. За хуримтлагдсан давтамжийнх нь хуваар илэрхийлсэн байдлаар ингээд харагдаж байна гэж ингэж ойлгоно. За ер нь бол тухайн хувьсгчийг шин чанараар нь тодорхой бүлэг ингээд хэсгүүдэд харгалзах давтамжийн утгыг нь тодорхойлох тохиолдолд энэ цэсний дагуу энэ зүйлийг бол хийж болно гэж ингэж ойлгох юм байна. За үүний дараагаар бид нар сая нэг хувьсгчийн тухайд яаж одоо статистик үзүүлэлтийг харах уу? Мөн график дүрслэл нь юу байж болох уу? За бүлэглээд яаж харж болох уу гэдгийг бол ярьлаа. За одоо олон хувьсгчдээр бид нар хэрхэн одоо мэдээллийг харах уу? Бүлгэлж харах уу? За тэгээд ерөнхий статистик үзүүлэлт график дүрслэлийг харах вэ гэдгийг энд
авч үзэж байна гэсэн. За эхлээд бид нар бол заашгүй групп үүсгэх юм шаардлагатай. За групп үүсгэхдээ бол ерөнхийдөө командын мөрнөөс групп үүсгэж болдог. За жишээлбэл бид нар нэг цагт авж байгаа хөлсний тухай 100 элементтэй 4 хөлсгч бүхий нөгөөдөл байгаа. За тэрийг бүлгэлчийн нэр өгөөд за эхлээд групп хүчвчээд нэрийг өгч чинь. За вэж групп гэх юм. За тэгээ юу бүлгэлэх гэж байгаа вэ гэдэг хөлсгчийн нэршлиг араас нь ингэ бичээд өгч чинь гэсэн үг. Спир эдэг. За тэгээд сүүлийнх нь болохоор гэрэлсэн хэсэг нь тий. За ингээд дарахад бол за шинэ объект биднэрт wage group гэдэг энд үүснэ. За бид нар олон хувьсгчийн статистик үзүүлэлтүүдийг харах гэж байна шүү дээ тий. Тэгэхээр эхлээд бүлгэлж өгөх ёстой, групп болох ёстой гэсэн үг. За ингээд групп болчихжээ. За сая бол би команд мөрийг ашиглаад групплж байна л да. За тэгхгүйгээр эндээс бид бас ажлын файл дотроос контрол дарж агаад бүлэглээд харах бас боломжтой. За жишээлбэл за wage expire за wage за дөрвөн хувьсгч мөр байна шүү дээ. Marital за expire education гэдэг. Ингээд маусынхаа баруун товчийг дараад open as group гэхэд бас яг саяын үйлдлийн дагуу ингээд бүлгэлж өгөх юм боломжтой гэдэг ингээ ойлгочноо. За ийм хоёр аргаар бид нэр өгдлөө бүлгэлэх нь байна. За бүлгэлснийхаа дараа бид нар яах ёстой вэ гэхээр weaves руугаа ороод за тэгээд descriptive statistic буюу тодорхойлогч статистик үзүүлэлтүүдийг бид нэр харьяа гэхээр common sample хэлбэрээр бид нэр ингээд харах ийм төсний дагуу харах боломжтой гэд ингээд үзчихнэ. За ингээд дарыг. За тэгэхээр бид нарт нэг цагийн хөлс бүхий эхний баг нь за дараа нь ажилласан жилийн туршлага за боловсролын жил за тэгээд гэрэлсэн хэсгийн талаарх ийм ерөнхий статистик үзүүлэлтүүд бол гарч иж байна. За энд ерөнхий статистик үзүүлэлтүүдийг би түрүүний нэг хувьсгчийнхаар тайлбарласан учраас бол дахин тайлбарлах шаардлагагүй гэж ингэж үзэж байна. За энэ ерөнхий статистикийг харъя гэвэл бид нар бас энэ командынхаа мөрнөөс бол бас бичих юм боломжтой байгаа. За wage group гэдэг тэгээ status гэж биччихэд бол за саяын бид нэр гаргасныг бол энэ команд ашиглаад гаргаж өгч байна гэдэг ингээд болгон. За эндээс бид нэр дундаж утга за ерөнхий статистик үзүүлэлтүүдийг бүгдийг ингээд харах юм боломжтой гэдэг ингээд ойлгоно. За ер нь бол дараагийн нэг бидний мэдэх ёстой зүйл бол олон хувьсгчдийн хувьд график дүрслэл нь юу ах вэ? За тэгэхэд энгийн одоо график шугамн график байгуулах арга зүйтэй бол бид нар бол нэг хувьсгчийнхтэр түрүүнд бол танилцсан байгаа шүү дээ. За тэгэхээр график байгуулах, графикийн хэлбэрийг өөрчлөх, график засварлах талаар бол бид нар бас удахгүй бас дэлгэрүүлээд авч үзнэ гэх. За эндээс бид нар бол түрүүнд бол юу яасан? За жишээлбэл нэг хувьсгчийн хувьд бид нар график дүрслэлийг бол харж болж байсан. За тэгэхээр энэ дэр олон хувьсгчийг зэрэг харах нь давхралдаад их онцгүй харагддаг учраас энэ дэр бол нэг нэгээр нь бол тус нь хараад тайлбар дүгнэлт юмнуудаа бичээ явах нь бол илүү дээр байдгаа гэд ингээд ойлгох шаардлагатай. За олон хувьсгчийн график дүрслэлийг бол ер нь тусад нь гэхдээ нэг дэлгэцээр харуулж болдог. За үүн хийхдээ бол бид нар энэ Weaves руугаа ороод граф за эндээс бол шугам график дүрслэлийг сонгоод за multiple graphs гэсэн хэсгийг сонгоод өчгөд бол нэг дэлгэцээр ингээд дөрвөн хувьсгч юм. График тус болгоныг ингээд харуулна. За үүний дараагаар бид нэр дүгнэлтүүд тус бүрдэн дүгнэлтүүдээ хийгээд ялангуяа очих боломжтой боллоо. За үүний дараагаар бид хамгийн сүүлд нь бол олон хувьсгч ярьж байгаа учраас хоорондын хамаарлыг авч үзэх боломжтой. Тэгэхээр хувьсгчдийн хоорондох хамаарлыг тодорхойлохдоо бол хамгийн өргөн ашигладаг аргуудын нэг нь бол корреляц болон coverage коэффициентийг тооцох байдаг. За тэгэхээр энэ би корреляц болон coverage коэффициентийг тооцох байгаа 3 хувьсгчийг энэ бүлэг болгоод авсныг харуулж байна. За тэгээ энэ группээ нээгээд
waves руу ороод covariance analysis гэсэн хэсгийг сонгоно. За энд coverage, correlate хоёрыг хамтд нь харуулах бол ингээ хоёуланг нэтгэжүүлнэ. Хэрвээ нэгийг л тооцох байгаа бол нэгийг нэтгэжүүлээд харна. За эндээс single table гэдэг нь бол ер нь энэ хоёр коэффициентийг нэг хүснэгтэнд хольж харуулдаг бол multiple tables гэдэгтэр бол тус нь ингээд хоёулангийн хөсөгч болгон дээр тооцоод бол харуулна гэсэн. За ингээ окей дарчи. За энэ гарч ирж байгаа үр дүн эхний хэсэг бол coverage-ийн таблиц байна. Хоёр дахь хэсэг нь бол correlate-ийг тооцсон таблиц байна. 3 хэсэгч яваад. За тэгэхээр эдгээр хоёр коэффициент бол хоёулаа хоёр хэсэгчийн хооронд хамаарлыг бол хэмждэг. Гэхдээ ялгаатай. За coverage-ийн коэффициент бол хоёр хэсэгчийн хооронд зөвхөн хамааралтай хэсгийг л харуулж өгдөг. Correlate-ийн коэффициент бол хамааралтайгаас гадна тэр хамаарлынх нь хүчийг тодорхойлоод мөн чиглэлийн бас юм давхар хэлж өгдөгөө гэж ингэж ойлгох. За жишээлбэл coverage-ийн коэффициентэн дээр бол энэ бол нэг цагт авж байгаа хөлс ажлын туршлага хоёрын хооронд хамаарал байна. Хамаарал нь эерэг байна гэдгийг бас харьцуулж байна. За гэтэл ажлын туршлага, боловсролын жилийн хоёрын хооронд хамаарал бас байгаа мөртлөө бага сөрөг хамаарал байна гэдэг эндээс бол харж байгаа гэсэн. За энэ доотлын хэсэгт бол correlate-ийн коэффициент байна. За correlate-ийн энэ тооцсон коэффициент бол Pearson-ийн төвийн шугам хамаарлыг илтгэдэг коэффициент аа гэж ингэж ойлгох хэрэгтэй. Яагаад гэвэл маш олон correlate-ийн коэффициент байдаг. Тусгаалын нэг бол Pearson-ийн шүү гэж хэлж байна л гэсэн үг. За тэгэхээр Pearson-ийн энэ жижиг ар тэмдэглэдэг correlate-ийн коэффициент бол хасах нэгээс нэмэх нэгийн хооронд байдаг. За хамаарлын хүчийг нь бол бид нар маш хүчтэй дунд зэрэг сул давтар хамааралгүй гэж ингэж бол авч үздэг. За хасах нэгээс нэмэх нэгийн хооронд байдаг гэж түрүүнд хэлсэн. Хэрвээ R маань тэг гарах юм бол энд хоёр хэсэгчийн хооронд хамаарал огтолго байна. За нэмэх нэг гарч ивэл хамаарал нь 100% буюу хүчтэй эерэг, хасах нэг гарч ивэл хамаарал нь сүрэг төгс хамааралтай байна гэж ингэж дүгнэдэг гэсэн. За тухайлбал энд wage ажлын туршлага хоёрын хооронд хамаарал нь 0.37 гэсэн коэффициент гарсан байна. Энэ нэмэх тэмдэгтээ эерэг юм сул хамаарал байна. За энэ experience болон education-ийн хооронд хамаарал бол асах тэмдэгтээ байна. Уруу хамааралтай. Тэгээд хамаарал нь бас сул байна гэж ингэж дүгнэнэ гэсэн. За энд цэсийг ашиглаад бид нэр бол coverage, correlate-ийн коэффициентийг тооцох тухайд харууллаа. За энд бид нэр command хэсгээр бол ямар одоо хэсэгчдийн хооронд хамаарлыг харах гэж байгаа гэдэг группээ бичээд correlate гэдэг ингээд биччихэд бол correlate-ийг тооцоод харуулдаг. За correlate биш coverage-ийг тооцох гэж байгаа бол энд нь coverage гэж бичээд энэ бол coverage-ийг тооцохоор command-ийн өмнөөс ингэж харуулах юм боломжтой байгаа гэж ингэж үзнэ. За өнөөдрийн хичээлээр бид нэг болон олон хэсэгчдийн хооронд статистик үзүүлэлтүүд, за тэгээд гараа бүрдүүлэл мөн хоёр хэсэгчийн хооронд coverage, correlate-ийг хэрхэн тооцож тайлбарлах тухай өнөөдрийн хичээлээр авч үзлээ. Анхаарал хандуулсаар явуулт баярлалаа.